Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд дахин нэг шинэ өглөөний мэндийг хүргэе. За тэгээд орчин нэг хүн мессеж бишээд үлдээсэн байна. За. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр намд хэлсэж болох уу гинэ. Намд. Нам. За. Тэгээ би за наач мал цэвэр хувийн сонголт байна. Яагаад гэдгээ ихлээр сайн асуугаарай. Ер нь бол Христэд итгэгч хүн би энэ шийдвэрийг гаргах юм бол Бурхны ямар хүслийн эсрэг санамсаргүй байдлаар зогсчиж магадгүй гэдгийг бодох хэрэгтэй. Тэг яг мэдээж бол улс төрийн чиглэлээр бол ажиллаж амьддаг олон хүмүүс байдаг л да. Гэтэ миний хувьд бол жишээ нь хоёр ч намаас одоо санал аваад татгалцсан шалтгаан нь юу гэхээр Христ итгэгч ялангуяа одоо пастрын бас үгийн үйлчлэлтэй хүний хувьд бол миний байр суурь бол яг энэ үг сургаад итгэл үнэмшил дотор өөрийнхөө арт түмний төлөө насан туршдаа үйлчилж ингээд амьдрмаар байна. Ямар нэгэн эрх ашиг юм уу те ямар нэгэн одоо хамтдаа ашиг хүртэх юм уу тийм нөхцөл байдал эсвэл ямар нэгэн одоо үжил бодлыг одоо хамгаалах тийм хэсэг бүдэг хүний талд ороод тэрийг дэмждэггүй хэсэг бүдэг хүмүүсийг тэр чигээр нь алдах тийм хүсэл байхгүй учраас ерөнхийдөө бол нам сонгоогүй байдаг. Тэгэхээр намын хувьд бол одоо ингээд хүмүүс ингээд нам яриад эхэлж байгаа юм байна. Тэгэхээр миний хувьд бол юу гэж хэлмээр юм гэхээр те бид аль хэдийн Тэнгэрийн хаанчлал гэдэг гайхалтай хаанчлалын иргэд болсныхаа хувьд бол үнэхээр ингээд намын талаар хэрэг таавах ямар нэгэн зүйл бодмоор байвал илүү тэр талаар мэдлэгтэй хүмүүсээс асуугаарай те. Есүс ч гэсэн одоо дагалдагчдын дундаас Зелот намын Симон Есүсийн дагалдагч Симон бол намын хүн байсан шүү дээ. Тэгэхээр Есүс ч гэсэн энэ байдлыг мэдээж мэдчихсэн учраас бас намын хүн бас дагалдагчдын дотор сонгосон байсан байх. Гэхдээ Симон дараад нь тэр намынхаа ажлаар насан туршдаа амьдраагүй гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар юу ч хийжсэн байсан. Дуудагчныхаа дараа тэр зүйлээ хийж гинэ эсвэл хийхэ болж гинэ үү гэдэг дээр харин бид нар анхаарлаа хандуулаад судлах юм бол тодорхой хариултыг авах боломжтой байгаа шүү. За өглөөг ингэж эхлүүлж байгаа гайхалтай юм те. За ингээд зун болж гин зуны амралт болох гэж юм. Тэгээд манай сонсогч та бүхэн зуны амралт одоо юуны ээлжийн амралтуудаа эхлэхээс өмнө ажлуудаа маш сайн тусгаад сэтгэл амар гэр бүлтэйгээ хайртай хүмүүстэйгээ сайхан зуныг өнгөрүүлээрэй гэж бол өрөөгөөд энэ өглөөг эхэлж байна. Тэгээ сонсож байгаа та бас яг одоо байгаа нөхцөл байдлуудаа эзэн тантай хамт байж өглөө бүр тантай хамт байж таныг бас удирдан чиглүүлж байгаа шүү гэдгийг дахин сануулъя. Тэгээ өнөө өглөө магтандаа сонсч ирсэн чинь алхам бүрт өглөө бүрт ингээ бурхан чамтай хамт байгаа, чамайг удирдах байгаа гэдэг утгатай магтандаа сонссон. Тэгээ энэ зүйлсүүдээр ч гэсэн та бүхнийг бас урамшуулъя. Таны алхам бүрт өглөө бүр Хермоны шүүдрээр дамжуулаад бурхан танд бас тэр үгээ хэлж бас танд өсөх, эзэнтэй хамт байх, эзэн дотор суралцах тэр бүхэл зүйлсүүдээр хангаж байгаа шүү. Тэгээ та үргэлжлүүлэн эзэнд итгэсээр бас суралцсаар, итгэлийн олон өсгсөөр бас бусдад хуваалцсаар байгаарай гэж энэ өглөө таныг урамшуулъя. Тэгээ хамтдаа энэ өглөөд талархаад үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээ та эзний өмнө ирээд эрх чөлөөтэйгээр бас баяр хөөртэйгээр түүнд магтаалыг өргөөрэй. Тосч тэрвэрч тэнхрүүлж боссон Тэнгэр газрын хаан эрхэмдээ Түүний нэр бол Христ Есүс Дорой ятухчгүй намайг Тосч тэрвэрч тэнхрүүлж боссон Тэнгэр газрын хаан эрхэмдээ
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За энэ өглөө бид нар хамтдаа Ром 14-ийн 22 дугаар ишлэл буюу та өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалдаггүй хүн л ерөөлтэй гэж хэлсэн байна. За энэ ишлэл бол Христэд итгэгчдийн дунд хамгийн их асуултыг болоод бас Христэд итгэдэг гэж өөрийгөө ярьдаг хүмүүсийн гим нүгэл болон зарим нэг буруу зуршлуудаа өмгөөлдөг хамгийн том ишлэлүүдийн нэг нь. Хүн өөрийгөө шүүхгүй л байл болооч гэж. Гэхдээ тэр хүн энэ ишлээс нэг үгийг орхичоод байна. Бурхны өмнө гэсэн. Та өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалдаггүй хүн нь ерөөлтэй. Бурхны өмнө зөвшөөрдөг зүйлээ өөрөө ялалдаггүй бол ерөөлтэй. Та шүүлтүүрээр Библиэс огтоолохгүй байгаа. Одоо тийм огт харагдахгүй байгаа тийм зүйлийг хийж амьдардаг. Тэгээд хариулт нь байхгүй, хариулж өгөх хүн ч байхгүй тийм зүйлийн талаар хэрвээ та ярьж байгаа бол та зүгээр л бод. Бидний тэр хүн та надад зүгээр гэж болно. Бусдад бүдрэл болдгоо гэдгийг л бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо манайхан ерөнхийдөө ингээд 3 жилийн туршид ажлын өглөө болгон үг хуваалцаж байгаа учраас би өөрийнхөө хувийн амьдралын талаар нэлээд ярьсан юм байлээ. Нэлээд ярьсан дотор мэдээж намайг анчин хүний хүүхэд гэж бол байгаа. Тэгээд анчин хүний хүүхэд юм чинь би ер нь нэлээд махсагдсан хүн болж өссөн баггүй. Гэхдээ би Христэд итгэгчтэйгээ хамт байж явах үедээ жишээ нь үгдгийн цус ч юм уу тийм зүйлүүдийг зарим хүмүүс битгий гээл ингээл бодцсон бол тийм бодцсон хүмүүстэй хамт байж явах үедээ бол огт иддэггүй гэж. Нэг тэгдэггүй хүмүүстэй хамт байж явах үедээ бол бид өөрчлөлттэй байдаг гэж. Тэгэхээр хааны газар бид нар ямар нэгэн зүйлийг үгүй би энийг хийхгүй гэж хэлж явах үедээ яагаад хийхгүй вэ? Тэгвэл тэд нар яагаад хийгээд байгаа вэ гэдэг хариултыг нь та мэдэхгүй бол та зөв алхам хийж байгаа ч гэсэн буруу гэж мэдэхгүй байгаа хүмүүсийг та бүдрэл оруулна гэсэн үг болж байна. Дэлхий дээр олон үндэстэн, олон соёл, олон бахархал, олон батлах ёстой онцлог, зарлиг, бэлэг тэмдэг байгаа гэж. За чинь манай монголчууд бол ном дээдэлдэг бол ард түмэн байгаа 2004 онд ерөнхийлөгчийн зарлагаар одоо Монголын нус тавчааг айл болгон дээдлэх зарлиг болгосон байна. За тэгээд энэ нь бол яаж ихээр Монгол гэдэг үндэстнийг ингээд дэлхийд дахинд Монгол хүн яг аль номноос Монгол хүний тухай суурхай гингууд өстой сайнтай муутай өстой өөдгүүтэй битснээрээ нууц тавчаал болж таарж байгаа байхгүй хамгийн гол дүр нь ч гэсэн ээж мэжигээ гомдоогоод өөдгүү л байгаа шүү Чингис хаан ч нэг сайн ах биш заримдаа ч бас нэг ихнэр мөхнөртэй их сонин хандаад заримдаа амар харгасаагаад заримдаа бүр үнэхээр сайн анд найз байгаа ингээд байж байна. Тэр Монголын нус төвчнөөс бид нар монгол хүн ямар байх тухай хамгийн их сурдаг шиг бид нэр Христэд итгэж хүн болон энэ дэлхий дээр бүх хүмүүсийг хайрлж өрөөдөг тэр Бурхны бидэнд өөрийнх нь ард түмэн байхад хэрэгтэй бүх зүйлийг зааж сурсан энэхүү Библиэ бид нар нэгдүгээр маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээ бид нар энэ тэнд очихдоо тэр цензурээ бас харна гэсэн болж байна. Та Бурхны ард түмэн байхад Библийг даахад болж байгаа бол та өөр газар очисон чинь Библиэр хориотой зүйлүүдийг хийдэг хүмүүс байлаа гэж бодъё л да. Жишээ нэг дэлхийд даяар яваал ингээл янз бүрийн хоол идэж үзээд идэг. Нэг залуугийн нэг юм юу үзсэн байхгүй би контентийг. Тэр залуу нөгөө Монголд хурж ирээ нэг цус дотор чанцсан айлд орно. Нөгөө цус мусч нөгөө идэхтэй өстө бүр ингээд хамгийн муухай амттай хамгийн муухай юм мэдрэмж төрүүлсэн юм муухай хоол идж байгаа юм шиг ингээд харуулж байгаа нь ингээд надад ингээд жоохон харамслаа санагдсан. Яг гоо итгэл үнэмшлийн хувьд бол зарим хүмүүс тэрийг иддэггүй байж болно Гэхдээ бүхэл бүтэн ард түмэн энэ 4 цагийн уур амьсгалтай энэ яг хүнд үед дотроосоо тэгээд дудаацах одоо шаардлагатай одоо тэр хүнд үеийг ингээд туулж гарахтаа хэрглэж ирсэн тэр хоол хүнсийг энэ одоо юу гэдгийг олон дэлхийд дахинд өөрийнхөө үзмжээр эсвэл ямар нэгэн хоолны юм
стандартаас өөр байгаа болохоор нь шүүж байгаа нь бол тухайн үндэсний талаар буруу зүйл нэлээд тарж нэг гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд олон үндэстэн соёл бас дагах ёстой, бахархал, батлах ёстой чи Монгол хүн юм бол гэдэг ч юм уу те. Ийм батлах ёстой ч юм уу онцлог юм зайллаг, бэлэг тэмдэг олон зүйлүүд байна. Тэр зүйлүүд зөвхөн өнөөдөр бид нар тохиолдоод байгаа юм биш. Тухайн үед Есүс болон түүний дагалдагчид сайн мэдээг тараагаад явж явах үед маш их тохиолдож байсан. Хөөе танайхан ч одоо яхаар амралтын өдөр ингээд ажлыг хийдэг юм бэ. Танай дагалдагч чи дөнгөсөө тарин талбай хажуугаар явж байхдаа тэгээ гар дээрээ ингээд тариа ингээд авснаа ингээд юугаад цайруулад идчихлээ штэ. Гэхдээ танайхан ч одоо хоол идэхээс өмнө яга гараа угаадаг юм бэ? Гараа угаах хэрэгтэй штэ, тэ? Эзэн хэлэхдээ ингээд тэдний зарим бүр Библиэс гаргаж ирээд хэлэх үедээ Библиэ буруу ойлгосон байсан гэдгийг энэ Есүс тэднэрт харин тайлбарж өгöd ингээд явж байгаа байхгүй. Тэгвэл адилхан Библи уншдаг хүмүүсийн дунд тийм зүйл гарч ирсэн бол Библийг хизээч уншиж байгаагүй улс үндэстний хувьд тийм зүйл гарах нь тех тусмаа байхгүй. Тиймээс бид нэр хүмүүсийн өөр тал дээр болоод бас өөр өгөгдөл дээр, өөр соёл дээр бид нар анхаарлаа хандуулах гэхээсээ илүү зүгээр миний итгэл үнэмшил яг хаана, яг аль хэсэг дээр тэр соёлыг хүндэж, тэр соёлтой шүргэлцэж, тэр соёлын эсрэг байж, эсвэл тэр соёлыг дэмжиж байна вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй болж байна. Гэр сүм гэдэг хөдөлгөөний нэг солонгос хүнтэй би уулзж байсан гэсэн байна. Би ингээд гэртээ ингээд цуглаа ингээд гэрийн библи судлалын талаар ингээд яг би энд олон хүмүүс ярьж үтсэн тий. Олон хүмүүс ярьж үтсэн. Манай солонгост бол одоо гэрээрээ ингээд жижиг бүлгэрээр цуглах бол ингээд маш их үр дүнтэй. Гэхдээ би Монголд ирээд энэ Монгол гэрийг хараад энэ ямар гоё юм бэ тий. Өөр өрөө байхгүй. Тийм болохоор тэр гэрт одоо юу гэдгийг эсийн бүлэг хийх юм бол тэр эсийн бүлгийг эхлээд дуусгах хүртэл гэрийн оролцохгүй байгаа хүмүүс хүртэл тэрний нэг хэсэг ингээ болж байгаа. Тэгэхээр энэ соёл, энэ онцлог, энэ бүх зүйлүүд бас маш их юм давуу тал болдго юм байна. Тэ? Одоо юу гэдгийг хоёр ээж одоо бэр хоёр ингээд юм яриад ингээ байж идэл босод гэрийнх нь хүмүүс бүгдээрээ гараад хайчих юм. Одоо үйл байх юм бол хайч чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр хоёрыг юм ярьчих юм бол тэр хоёр юм ярьж ингээ саад болохгүй босдон чимээгөөж явах болох юм байна. Танаа Монгол соёлын нэг зүйл нь бол хин юу болж байдаг. Одоо яг хин хөдөлгөөнтэй хоорондоо юм болж байна гэдгийг хүндэлж бусд нь оролцохгүй байдаг. Бүгдээрээ мэдчихсэн ч ярих хэвээр хүмүүс нь ярьдаг гэдэг ч юм уу те нэг юм танаа Монголд юм яриа харилцааны их чухал зүйлүүд бас байд юм байж гээд анзаарсан зүйлээ надад ярихад энийг чи би ч гэсэн их анзаараагүй зүйл байгаа байхгүй. Тэгээд маш их ингээд тийм байна те. Тэгэхээр хэрвээ бид одоо шинэ өнөөдрийн энэ нийслэл бол махтай холбоотой гарч ирсэн байхгүй. Тэгэхээр манай эртний 98-аас 117 оны үед одоо Ромын эзэнт гүрний Сизер байсан Триан гэж одоо Сизер байгаа. Трианы одоо юунууд гээд совгууд тэ Трианы одоо юунууд багнууд Трианы одоо ус татах юм том гүүрнүүд гэдэг ч юм уу те тэд нар одоо ч гэсэн Ромд байж байгаа. Гэтэл тэр хүн тэнд Бага Азийн Биталия гэдэг хотын нэг захирагч ийм юм дахиад бичиж явуулсан. Христэд итгэжтийн хүч нөлөө цаашдаа асуудал болно гэж бол миний хувьд бол бодож байна. Христ итгэл дэлгэрж эхэлснээс хойш сүм хийдүүд эзэнгүү болж хоосорч дахлын золиосонд өргөдөг зориулттай мах хүртэл зарагдхаа болчлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр тухайн үед бол ромчууд бол нэлээд ийм зэрлэг тий яг соёлтой болсонтой грекийн соёлоор бол өөр болсон боловч анх байгуулагч яг үедээ дайм майны өмнө цосон дахил өргөдөг. Ер нь цот тэгээд дараад нь дахил тэр нэг малыг одоо нэг бухыг дахил болгож өрсөний дараа бүгдээрээ нийтдээ тэр зоогийг барих үедээ тэр зоогийг одоо тэр дахлыг хүлээж авсан гэж өөрсдийнхөө бодож байгаа бурхны нэрээр адислагдсан хоол хүнс гэж бодож тий тэгж тэр махыг зарж мардаг одоо тийм бүхэлдээ ийм соёл бүхэлдээ ийм нийгмийн одоо ойлголт бол байсан. Манай нөөцийн мах гэдэг шиг л байсан гэсэн. Нөөцийн мах гэдэг нэг ийм дарж ирсэн мах гарч ирж штэ тий. Тэнд болохоор одоо юу гэдгийг тий одоо Маркусын дахилд өргөсөн тэр махын тэр үед дахилд өргөсөн Маркусын нэрээр энэ сүүлийн 2 сарын турш нядлагдсан бүх мах зарж байгаа шүү.
одоо ингээ энэ махыг хөтлөж авсан Маркуст одоо хүндэтгэл өргөж байгаа шүү гэдэг ч юм уу те. Тэгэл тэр махбод зарагдтал байсан гэж. Энэ анхны чуулганы түүх номон дээр бас гарч байна. За тэгээд бас нэг ийм зүйл сургаалт өгс ном дээр бас байдаг шүү дээ те. Сүнсээ захирдаг хүн бол ерөөлтэй гэж. Коринт номон дээр бас тэр махны талаар юу гэсэн үг те. Та нар шүтэн дүргсэн махыг те идэхдээ ингээд өөрийгөө шүүхгүй байвал яг зүгээр ичихгүй те. Яг л тэр шүтэн гэж яг үндэ бол байхгүй юм чинь. Тэ хүмүүсийн итгэл одоо сүсэг гэж юм байгаа юм чинь. Харин та нар ингээд өөртөө тоохгүйгээр ийдсэн ч гэсэн хүмүүс хараад наадах чинь шүтэн дүргсэн мах үстэй гэж хэлээд ах юм бол итгэхгүй л байхгүй гэж. Тэгэхээр Паулийн энэ одоо юу гэдгийг өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд байлга гэдэг энэ үг нь тэ дуртай юмаа хаасайгүй одоо бусдын одоо орон зайд ч гэсэн өөрийнхөө орон зайг хүчээр тулгадаг тийм зан чанартай битгий байгаарай тий. Харин яадаг байх хэрэгтэй гэхээр нэгдүгürt бол эхлээд тийм байхаас өмнө өөрийгөө тэр зүйлээрээ ялалдаггүй байх нь чухлаа гэж. Тэгэхээр ингээ Библийн сургууль дээр энэ тэнд ингээ Солонгост ч юм уу эсвэл одоо ингээ одоо Хятад ч юм уу ингээ янз бүрийн газруудад очиод ингээ хичээл ингээ зааж явахад хүмүүсийн асуултын ихэнх нь соёлтой холбоотой асуултууд байгаад байдаг. Бас ихэнх нь чөлөөт одоо хүний эрх гэж яригддаг болсон энэ цаг үеийн чөлөөт сонголттой холбоотой байдаг. Нэг жишээ татаад талж өнгөрөхөд одоо шинэ сая Солонгост хэдэн жилийн өмнө би нэг хичээл заахад ингэсэн байхгүй. Пастор пяв авахтаа ярина зүгээр юм хар уутанд хийж авсан дээрөө цагаан уутанд хийж авсан дээрөө юу авсан тодорхой харагддаг уутанд авах дээрөө хар уутанд авсан дээрөө гэхээр би үгүй яаж явж байгаад одоо миний одоо хичээл те гинтгийн ингээ пявыг одоо ямар торонд авах вэ гэдэг тухай бочихоо гэдэг ингэсэн чинь гөөгөө би зүгээр ингээд ерөнхийдөө бол ингээд чөлөөтэй байдаг чөлөөтэй ярилдаг манай ээж аав ч гэсэн ингээд надад хүртэл хоол модны юмар аваалэрдэг те ингээд чөлөөтэй тэр тал дээр бол манай гэрийнхэн бол өөрсдийгөө хязгаараа мэддэг бол чөлөөтэй байдаг гэхдээ яг би дэлгүүрт аваа явуулсан чинь манай цуглааны хүмүүс хараад те тэрийг ингээд зөв хэрэгжилж чаддаг хүмүүс хараад буруу явуулчих гэсэнтэй ингээд наадаа хар торонд хийчээрэй гэж бол ингээд хэлдэг байхгүй юу гэдэг ингээд би наад асуултыг чинь нэгдүгээр сайн ойлгосонгүй хоёрдугаар гэх юм бол тий зүгээр наадхыгаа тэ өөрийнхөө өмнө л гэр бүлийнхээ өрөөнд л бурхныхаа өмнө л байлгах хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Тэ одоо чи ингээд би ийм чигээрээ баймаар байна гэж байгаа тэр зүйл чинь олон хүмүүсийг тэ гэхдээ наад зүйл чинь нэг ийм нөлөөлөлтөй байгаад байгаа юм биш үү гэсэн ийм бүдрэлд авчиж байгаа бол бодож үзэх хэрэгтэй л. Ялангуяа хэний өмнө гэхээр бурхны өмнө бодож үзэх хэрэгтэй л гэсэн. Шашны мөргөлдөө яг ийм зүйл дээр муу ерэн сүнсний олц болдог байгаа. Танаа шашин чи ийм төвшөрдөг юм үү? За. Тэгээ одоо ийм төвшөрөхгүйгээр яаж амжих юм гэж. Гэтэл өнөөдөр эзэн яагаад зарим нэг зүйлийг хоригдсан бэ гэхээр ер нь бол ихэвчлэн хэтрүүлэл болон зориг дээр нь хоригдсан байгаад байгаа харагддаг гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Олон хүний хувьд эмзэг сэдв татгалзах боломжтой зүйлийг бид нэр тэгээ өөрийнхөө одоо юу гэдгийг өөрийн гэсэн ийм хувийн ертөнцөө өөртөө авч үлдэхийн тулд одоо ингээд зөрүүдэлж зөрж тэрийгэ заавал хүлээн шүүрүүлэх гэж оролдох нь өөрөө бас дуулгартай болон даруй зан чанар юм бол илрэл биш. Тиймээс та өөртөө байгаа итгэлээ бурхны өмнө олоод өөрийнхөө өмнө л байлгах. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө яллахгүй байхын тулд тэр зүйлээ яагаад өөрийнхөө амьдралд заавал байлгах ёстой вэ гэдгийг бодож үз. Тэг шаардлагагүй гэж бодох юм бол зориулалт, золиос гэдэг бол Христэд итгэгчид бидний чухал зүйл шүү дээ, тэ. Бас үгийн юу гэдгийг орхих гэдэг бол бурхны өмнө таалагдахгүй зүйлийг орхих гэдэг нь бидний хувьд бол эзнийг хамгийн сайн алхмын нэг байдаг шүү. Нэгүслийн тань хөршөөл би гайхширдаг чигүүрийн тань сүдэр намайг халхалдаг хайрын амлалт сүрхийг минь баттай чөлөөсөн
эзэн би таны гал хүсэмжлэн шуган дундаас шивнэгтэн сонсдох үед найдвар ирдэг та зүрхийг минь баттай чөлөөсөн та миний хорогдох бацаас тал миний цорын ганц аврагч таны нэрэнд миний ташаал мөнхөдошин алдач эзэн би таны гал хүсэмжлэн шуган дундаас шинэгтэн сонсдох үед найдвар ирдэг та зүрхийг минь баттай чөлөөсөн та миний хорогдох бацаас таг миний цорын ганц аврагч таны нэрэнд миний ташаал та миний хорогдох бацаас таг миний цорын ганц аврагч таны нэрэнд миний ташаал мөнхөдошин та хийцэн шас байгаагүй үргэлжсэн хэн хангалдаа хүчтэй солдорог минь хүчтэй тиймээс би урд мөн хамтай та хийцэж ас байгаагүй үргэлжсэн хэн хангалдаа хүчтэй солдорог минь хүчтэй тиймээс би урд мөн хамтай та хийцэж ас байгаагүй үргэлжсэн хэн Бид хамтдаа энэ өглөө Ром 14:22 та өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалтгүй хүн нь ерөөлтэй гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Эзний үгээс хамтдаа суралцахад таатай байлаа. Тэгээд олон зүйлсүүдийг бас ойлгож тэр одоо эргэлздэг магадгүй тэдгээр зүйлсүүдтэй хариулт авсан бахаа гэж найдаж байна. Тэгээд бүгдээр хамтдаа өнөөдөр залбирая гэж бодож байна. Яг гэвэл баяр цэнгэлийн удирал эхэлчихэд байна таанч. Тэгэхээр манай улс үндэстэн гэдэг бол угаасаа их хідэж уудаг тийм улс үндэстэн байгаа. Одоо тэгээд хүмүүс амарна гэдэг чинь тэдний дунд ороод явнаа л гэсэн үг болж байгаа тийм. Харин бидний дунд тэд нэр олноороо орж ирэх тийм сайхан зам байгаасай гэж Амен. хүсэж Амен. байна. За тэгээд хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Олон үндэстний үлгий болгож бас энэ улс Монгол улсыг бий болгож олон соёлт хүмүүсийг хамттан амьдруулж нэг хил дээр нэгтгэж тэгээд тэднийг дуудаж тэднийг энэ газар энэ хүнд нөхцөлд хадгалж хамгаалж байдаг учраас тандаа үнэхээр их баярлалаа. Таны агуу байдал, таны ариун байдал, таны үндэстнүүдийг хайрлах байдал дотор бид өрөвдөн амьдарч байна. Тиймээс бид эзэн таны сүнсний эсрэг, эзэн таны хаанчлалын эсрэг, эзэн таны одоо ариун байдлын эсрэг биш бол бид өөрсдийнхөө өөр байдлыг ойлгож хүлээж авч чаддаг. Ялгаж, салгаж, мэрэгэн ухааны дотор одоо бие биенийгаа итгэлээр дараа нэгнийгаа хүлээн авч бас магадгүй илүү бид нэр мэдэхгүй л байгаа болохоос илүү зүйлийг танаас суралцаж, танаас өвлсөн босод үндэстнүүдээс суралцахад та тусалж өгөөрэй.
биднийг өөрийнхөө итгэлийг таны өмнө байлгадаг байхад тусалж өгөөч. Хэн нэгний өмнө хэн нэгэн тохирч биш. Харин таны өмнө таны хүслийн дагуу амьдардаг байхад туслаарай. Есүс Христийн нэрээр залбирэн хуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.